Сайн байна уу? Намайг Бүнчинсүрэн гэдэг Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн багш. Та бүхэнд санхүүгийн болон татврын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүү зохицуулах тайланг бэлтгэх арга зүйг танилцуулъя. За, санхүүгийн болон татврын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүү зохицуулах тайлан маань бол тайлангийн загвар маань шинжлэгдэн батлагдсан. За, тэгээд маш олон бүрэлдэхүүн дэд хэсгүүдээс бол бүрдэж байгаа. За, А хэсэгт бол байнгын зөрүүгээр зохицуулагдах дүнг тусгана. За, байнгын зөрүүгээр нэмэгдүүлэх болон бууруулах дүнг холбогдох хуулийн заалтын дагуу бол оруулж өгнө. За, Б хэсэгт бол төр зөрүүгээр зохицуулагдах дүнг багтана. За, төр зөрүүгээр зохицуулагдах дүн маань бол хөрөнгөтэй холбоотой, үр төлбөртэй холбоотой гэх мэтчлэн шалтгаанаас хамаарч бол нэмэх эсвэл хасах дүнтэйгээр тохируулагдана. За, В хэсэг бол татврын тайлангаар гаргасан алдагдлын тооцоол байна. Тэгэхээр зэрэг алдагдал хойшлуулахтай холбогдуулаад хойшлогдсон татврын хөрөнгө хүлээн шүрдэгддэг. Тэгвэл тэр хөрөнгийг бууруулах, нэмэгдүүлэх, тохируулах, залруулах бол энэ В хэсэгт бол хийгнэ гэсэн үг. За, Г хэсэгт маань болохоор зэрэг тайланд үеийн татврын зардалын тооцоол байгаа. Тэгэхээр тайланд үеийн татврын зардал маань бол байнгын зөрүүгээр за зохицуулагдсан ашигын дүн гэх мэтлээ ингээд тохируулагдаад тайланд үеийн татврын зардлыг бол энэ хэсэгт бол тодорхойлно гэсэн үг. За, Д хэсэгт бол хойшлогдсон татврын үр төлбөрийн тооцоол, Е-д нь хойшлогдсон татврын хөрөнгийн тооцоолыг тус хийн. За, эцсийн Ё хэсэгт болохоор татврын зардлын тооцоол харагдана. За, татврын зардал маань бол холбогдох стандартын дагуу тайланд үеийн татврын зардал ба хойшлогдсон татврын зардлын нийлбэрээр тодорхойлогдно. Эсвэл хойшлогдсон татврын орлогын нийлбэрээр. Тийм учраас бол энэ тооцоол бол хамгийн төгсгөлийн Ё гэсэн хэсэгт бол бэлтгэгдэх нэ. За, тэгээд байгууллагад үүсэх нөхцөл байдлаас шалтгаалаад зарим эдгээр үзүүлэлтүүд бүгдөө гарч ирэхгүй байж бас болно шүү дээ. Тийм учраас бол нөхцөл байдлаас шалтгаалаад тохирох залруулга тохируулгыг хийснээр энэ тайлан маань зөв бэлтгэгдэх юм а гэж ингэж ойлгоно. За, би болохоор та бүхэнд энэ батлагдсан зааварт багтсан үлгэржилсэн жишээнүүдээс бол тайлбарлаж хүргэнэ гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан 7 жишээг бол товчхон тайлбарж хүргье гэж ингэж бодож байна. За, нэгдүгээр жишээ маань бол гадаад валют арах үр төлбөрийн ийм жишээ байгаа. За, зааварт багтснаар болохоор зэрэг нийтдээ бол 6 ажил гүйлгээний үр дүнд бол гадаад валюттай холбоотой 6 ажил гүйлгээ гарч байгаа. За, тэдгээрийн улмаас бол төр зөрүү үүсээд тэгээ үүнийг нь хэрхэн тооцоолж яаж бүртгэх вэ гэдэг ийм тооцоолыг бол харуулж байгаа юм. За, эхлээд бараа материал бол бэлтгэн нийлүүлэгчдээс худалдаж авсан байна. За, тэгэхээр зэрэг тухайн өдрийн ханшаар бол бараа материалыг бүртгэнэ. Гэтэл дансны өглөг маань бол мөнгөн зүйлс болох учраас бол дансны өглөгийн хувьд бол ханшийн тэгштгэл хийх асуудал яригдана. Тэгэхээр зэрэг үүнтэй холбогдуулаад дансны өглөг дээр татврын суурь ба дансны үнийн зөрүү гарч байна. За, дансны өглөг маань болохоор яг бараа худалдаж авсан 5 сарын 1-ний өдөр бол татврын болон суурь болон дансны үн бол тэнцүү байгаа. 5 сарын 15-нд яасан бэ гэхээр зэрэг тодорхой хэсгийг нь шилжүүлсэн, дансны өглөгийн тодорхой хэсгийг төлсөн. Энэ үед бол дансны үн болон татврын суурь аль аль нь буурч байгаа. Гэхдээ эдгээрт бас зөрүү үүсээгүй л байгаа тийм. 6 сарын 30-нд яагаад зөрүү үүсээд ирсэн бэ гэхээр зэрэг ханшийн тэгштэл хийсэн. Тэгэхээр ханшийн тэгштэл хийхээр зэрэг татврын суурь бол түүхэн ханшаар буюу анх үүссэн ханшаараа анх үр төлбөрийг үүсгэж бүртгэсэн ханшаар илэрхийлэгдэнэ. Гэтэл бүртгэл нь буюу дансны үн болохоор зэрэг тэгштгсэн ханшаар буюу шинэ ханшаар илэрхийлэгдэнэ. Тэгэхээр зэрэг зөрүү үүсээд эхэлчихэж байгаа.
За 7 сарын 15-нд яасан бэ гэхээр зэрэг тодорхой хэмжээний өглөг бас төлөгдсөн. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад дансны үн ба татварын суурь буурчж байгаа. Мөн төр зөрүү маань бол өөрчлөгдөж байна тийм ээ. За 12 сарын 31-нд дансны өглөгийн үлдэгдэл дээр ханшийн зэгцэл хийж байна. Тэгэхээр бас л төр зөрүүнд бас өөрчлөлт орно. 2000X2 оны 1 сарын 10-нд энэхүү үр төлбөр төлөгдөж дуусах. Ингэж төлөгдөж дууснаар татварын суурь болон дансны үн аль аль нь тэглэн төр зөрүү маань энэ өдрөөр арилнаа л гэсэн. За тэгэхээр зэрэг энэ тохиолдолд болохоор үр төлбөрийн хувьд татварын суурь нь дансны үнээсээ өндөр гарчиж байгаа. Тэгэхээр зэрэг хойшлогдсон татварын үр төлбөр үүснэ. Өөрөөр хэлбэл татвар ногдох төр зөрүү үүсэж байгаа. Тэгэхээр үүний татвар ногдох төр зөрүүгийн 10%-аар хойшлогдсон татварын үр төлбөрөө бид нар тооцоолно. Тэр нь 12,115-аар үүсэж байна. За ингээд энэхүү одоо үүссэн үр төлбөр маань болохоор зэрэг 12 сарын 31-нд 5466 болох хэвээр. За тэгэхээр энэ төр зөрүүгээс тооцоолж байгаа 10% маань бол хойшлогдсон татварын үр төлбөр ба эсвэл хойшлогдсон татварын хөрөнгийн дансны үлдэгдлийг илэрхийлдэг. Тэрнээс биш энэ 5466-аас шууд энэ дүнгээр үр төлбөрөө нэмэгдүүлээд юм бууруулаад бүртгэн гэсэн зүйл бол байхгүй. Тэгэхээр харин зөрүү 620-оор нь бид нар үр төлбөрийн дасаа нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу. Ийм зарчмаар бол бүртгэж байгаа юм. Тийм учраас бол хамгийн сүүлд нь 1 сарын 10-нд төр зөрүү арилсан үед бол төр зөрүүг тэглэх үед бол бид нар яг 5466-аар үр төлбөрийн дасаа бууруулах замаар үр төлбөрийн дасаа тэглэнэ. Тэгэхээр зэрэг бид нар төр зөрүүнээс татварын хувь хэмжээгээр тооцоолж гаргасан дүн маань бол хойшлогдсон татварын хөрөнгө эсвэл үр төлбөрийн дансны эцсийн үлдэгдлийг тодорхойлж гаргаж ирж байгаа юм байна. Тэгэхээр эхний ба эцсийн үлдэгдлийн зөрүүгээр тохируулах юм а гэдгийг л анхаарах хэрэгтэй юм а энэ жишээн дээр. За тэгээд энэ жишээн дээр зөвхөн хойшлогдсон татварын үр төлбөртэй холбоотой дансны харилцааг харъя гэвэл за 6 сарын 30-нд 12,115-аар хойшлогдсон татварын зардал үр төлбөр гэж бүртгэж байна. За зардал хүлээншүүрсний үр дүнд бол үр төлбөр энэ дүнгээр бол үүснэ гэсэн үг. 7 сарын 15-нд бол буцаалт үүссэн. Тэм учраас л буурал 7260-аар үр төлбөрийг бууруулна. Энэ маань хойшлогдсон татварын орлого болно. Тэгэхээр татварын орлого гэдэг ойлголт бол зайлшгүй одоо хойшлогдсон татварын бүртгэлтэй холбогдуулаад үүсэж байгаа маа. Энэ дансыг бол зөвхөн зарлалын дансыг ашиглах гэсэн ойлголт бол байхгүй мөн татварын орлого гэдэг дансыг бид нар бас ашиглах нь шүү дээ, тийм ээ. За ингээд 12 сарын 31-нд болохоор зэрэг 620-оор үр төлбөрөө нэмэгдүүлсэн. Тэгэхээр зардал үүснэ. Харин 1 сарын 10-нд буцаалт хийн. Буцаалт бүртгэн үр төлбөрөө тэглэнэ. Тэгэхээр энэ хойшлогдсон татварын орлого дансан бүртгэн. Эргээд хойшлогдсон татварын орлого маань бол санхүүгийн тайлан тусагдахдаа татварын зардалтайгаа цэвэршиж тайлагнагдана л гэсэн үг. Тийм учраас хойшлогдсон татварын зардал орлогын данс гэж бид нар нийлүүлж ярьж байгаа юм аа. За хоёр дахь жишээ маань бол үндсэн хөрөнгийн анх хүлээншүүлэлт ба илэгдлийн зөрүүтэй холбоотой ийм жишээ бол байгаа. За тэгэхээр хоёр дахь жишээний хувьд болохоор зэрэг үндсэн хөрөнгийг анх бүртгэх үед компани 600 сая төгрөгийн өртөг бүхий барилгыг худалдаж авсан. Уг хөрөнгийн 50%-ийг албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглана гэж байгаа байхгүй. 50%-ийг татварын зорилгоор ашиглана. Санхүүгийн бүртгэлийн зорилгоор 15 жил, татварын зорилгоор 25 жил шулуун шугамаргаар илэгдүүлэн татварын хувь хэмжээ 10%. За тэгэхээр энэ хүснэгтэнд одоо бид нар ямар тооцооллыг хийсэн бэ гэхээр зэрэг татварын зөрүү дансны үнийн мэдээллийг харж байна тийм ээ. За дансны үн бол 15 жил илэгдээд ингээд дуусч байна. Гэтэл татварын суурь болохоор зэрэг 25.
жил илэгдэнэ. Өөрөөр хэлбэл татварын зорилгоор бидний хөрөнгийг 25 жил илэгдүүлнэ. За нэг талаас. За 600 мянгаар авсан хөрөнгө бол дансны хүн 600-аар. Харин татварын зорилгоор энэ хөрөнгийг 50% нь ашиглаж байгаа учраас татварын суурь нь 300 мянга болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар татварын зорилгоор 300 мянгаыг илэгдүүлээд санхүүгийн бүртгэлийн зорилгоор 600 мянгаыг илэгдүүлнэ л гэж ингэж ойлгоно гэсэн үг. За ингээд илэгдлийн тооцоо бол эхний багнуудад ороод ирж байна. За зөрүүг бид нар тодорхойлохдоо дансны үнээс татварын суурь асч чинь тийм ээ. Энэ бол төр зөрүүг илэрхийлнэ. 25 жилийн эцэст буюу татварын зорилгоор хөрөнгийг илэгдүүлж дуусахад энэ зөрүү бол арилнаа гэж ингэж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр зэрэг 15 жил ашиглаад одоо агтлцсан хөрөнгийг бид нар үргэлжлүүлээд 10 жил илэгдүүлэх тухай ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр төр зөрүү бол маш одоо урт хугацааг хамарсан ийм тооцоолол маш их нарийн тооцоо процедур одоо явагдсан юм аа гэж ингэж ойлгоно гэсэн үг. За яг төр зөрүүгээр хүлээн зөвшөөрөөгүй зөрүү гэдгийг бол гаргацсан байна. Энэ бол яг нөгөө татварын зорилгоор ашиглахгүй үлдэж байгаа 50%-ийн дүнг бол зүгээр тооцоолж харуулсан байна. За төр зөрүүгээр хүлээн зөвшөөрөх зөрүү маань болохоор зэрэг ийм байдлаар бол илэгдэнэ. За тэгээд хүлээн зөвшөөрсөн төр зөрүүгийн тайлан туяа өөрчлөлтүүд нь энэ. Тэгэхээр зэрэг хойшлогдсон татвар нь бол хойшлогдсон татвар дансны данс бол ийм дүнгээр өөрчлөгдөх нэ гэдэг тооцоог бид хийчлээ шүү дээ. Тэгэхээр эхний 15 жил бол 800 төгрөгөөр буурна. Сүүлийн 10 жил болохоор 1200-аар нэмэгдэх замаар бол хойшлогдсон татвар нь бол тохируулагдах нэ. За холбогдох журналын бичлэлтийг нь харах юм бол эхний 15 жилийн бичлэл үндсэндээ олол шулуун шмаарыг ашиглаж байгаа учраас дүн нь бол дэвшлэхэн. Өөрөөр хэлбэл жил болгон 800 мянгаар хойшлогдсон татварын хөрөнгө, хойшлогдсон татварын орлого бүртгэн гэсэн үг. Харин сүүлийн 10 жилийн туршид бол тухайн хөрөнгөө 1200-аар бууруулад хойшлогдсон татварын зардал үүсгэж бүртгэнэ. За нэг ийм жишээ байлаа. За дараагийн жишээ маань алдагдал хойшлуулах ийм жишээ байгаа. За татварын тайлангаар компани бол 500 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан байна. За энэ хүн алдагдлыг 4 жилд хойшлуулах боломжтой. Шилжүүлэн тооцох боломжтой гэсэн ийм одоо тооцоо хийсэн байна. За өснөгтөөс та бүхэн бол 2000 за тэгээд X1, X2, X3, X4 гэсэн 4 жил тус бүрт тухайн алдагдлаас одоо ашиглах боломжит дүн тэгээд татвар ногдуулах орлого ашиглагдаагүй алдагдлын үлдэгдэл хэмжлэн ийм тооцооллыг бол харж болж байна тий. Тэгэхээр чин зэрэг 2000X 0 онд бол 500 мянган алдагдал тайлгнасан тохиолдолд түүний 10%-аар хойшлогдсон татварын хөрөнгө үүснэ. Тэгвэл стандартад зааснаар бол иргэн нөхөгдөх дүнгээр хөрөнгийг үүсгэх ёстой. Тэгэхээр бид нар бол энэ 500 мянган алдагдлаа ирээдүйд ашигланаа гэж үзэж байгаа учраас 50 мянгаар хөрөнгө үүсгэж болох гэдэг шүү дээ. Харин бидний тооцоолсончлан ирээдүйн 4 жилдэн дөрвөлөнд нь ашигтай ажиллаад энэ алдагдлаас тодорхой хэмжээг одоо ашигласан, хэрэгэлсэн, шилжүүлэн тооцсон гэсэн ийм жишээ байна. Тэгэхээр зэрэг эхний жил болохоор зэрэг 180 ашигтай ажилласан. Үүнээс бид нар бол яг шилжүүлэн тооцох боломжтой алдагдал нь 180. Тэгэхээр үлдэгдэл алдагдал маань бол 320 боллоо. Хоёр дахь жил болохоор зэрэг 50 мянган ашигтай ажилласан. Тэгэхээр шилжүүлэн тооцох боломжтой алдагдал нь 50, үлдэгдэл нь 270 үлдлээ. За 3 дахь жил энэ 270-аас 100 мянган алдагдлыг шилжүүлэн тооцсон. Тэгэхээр 170-ын үлдэгдэлтэй. 3 дахь жил болохоор 150 их шилжүүлэн ашигласан. Ингээ 20 үлдсэн. Тэгэхээр энэ 20 бол буцаалт хийгдэх юм байна шүү. Өөрөөр хэлбэл энэ 20 мянган алдагдлыг бид нар ашиглалгүй үлдээж гин гэсэн үг. Тийм учраас хамгийн сүүлийн жил бол энэ 20 мянган алдагдлыг буцаанаа. Тэгэхээр түүнд ногдох буюу 2000 төгрөгийн хойшлогдсон татварын хөрөнгө бол буцаалт хэмжил хийнэ л гэсэн үг байна. За тэгэхээр бид нар хамгийн ихэнд танилцуулсанчлан
зөрүүгийн тайлангийн В хэсэгт бол алдагдлын тооцоолыг бол оруулах хэрэгтэй. Тэгэхээр манай жишээний хувьд болохоор зэрэг энэ тайлангийн В хэсгийг хэрхэн одоо тайлагнах вэ гэхээр зэрэг бэлтгэх вэ гэхээр зэрэг за эхний алдагдал бүртгэсэн жил бол 15 дугаар мөрөнд 500 мянга тайлагна. За 2000X1 онд 180 ашигтай ажилласан. Тэгэхээр 180 алдагдлыг шилжүүлсэн. Үлдэгдэл нь 320 байлаа. За 2000X2 онд болохоор зэрэг 50 мянган алдагдлыг ашигласан. Үлдэгдэл нь 270. 3 дахь жил 100 мянган алдагдлыг шилжүүлэн тооцсон. Үлдэгдэл нь 170. 4 дахь жил болохоор зэрэг сүүлийн жил болохоор зэрэг 20 мянган алдагдлыг буцаасан. Өөрөөр хэлбэл ашиглах боломжгүй учраас 17 дугаар мөрөнд 20-ыг оруулж өгч байна. Ингээд алдагдлын эцсийн үлдэгдэл тэг боллоо гэсэн ийм тооцоолыг бол 14-өөс 18 дугаар мөрөнд хийх нэ. За дараа нь алдагдал хойшлуулахтай холбоотой журналын бичлэлтийг бол одоо ойлгомжтой ах тийм ээ. За дараагийн жишээ маань болохоор зэрэг ажил гүйлгээний өртөг байгаа. За ажил гүйлгээний өртөг маань бас мөн адил төр зүрх үүсгэх ийм тохиолдол байж болно. За тухайлбал санхүүгийн байгууллага 6 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаагаар 10% хүйтэ олгочоод 60 мянган төгрөгийн шимтгэл авсан. Тэгэхээр энэ шимтгэл бол тухайн зээлтэй холбоотой учраас шууд орлогоор бүртгэж болохгүй. Тийм учраас хойшлуулан бүртгэнэ. Тэгэхээр хойшлогдсон орлого гэж үзнэ. За тэгвэл энэхүү хойшлогдсон орлого маань болохоор зэрэг зээлийн хугацаанд бол орлого руу хүүгийн орлого болж хуваарлагдах ёстой. Энэ үед бол төр зөрүү нь бол арилна. За яагаад төр зөрүү өсчих вэ гэхээр зэрэг бид нар татврын тайланд бол энэ 60 мянгаыг бол шууд орлогоор бүртгэж болох гэдэг шүү дээ. Гэтэл санхүүгийн тайланд болохоор энэ 60 мянга маань хойшлогдсон орлогоор өөрөөр хэлбэл орлогоор тайлагнагдахгүй. Тэгээ хүүгийн орлогын тусламжтайгаар 3 жилийн туршид ийм өөр дүнгээр орлого руу шилжинэ. Хүлээн шүрэгдэнэ гэсэн үг. Тийм учраас бол төр зөрүү өсчихөж байгаа юм гэж байгаа. Тэгэхээр татврын суурь нь болохоор зэрэг хойшлогдсон орлогын хувьд болохоор тийг байгаад байдаг. Харин бүртгэлийн үлдэгдэл нь болохоор 60 мянга 37 17 гэд ингээд өөрчлөгдөд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эдгээр болгоно нь бол төр зөрүү өсгөж байгаа маа. Үүнтэй холбогдуулаад хойшлогдсон татврын хөрөнгө хүлээн шүрж бүртгэх нэ гэсэн ийм тооцоог бид нар бол харж байна. За тэгэхээр эхний яг зээл гаргасан одоо өдрөөр бол хойшлогдсон татврын хөрөнгө бол 6 мянга байсан. За татврын хувь хэмжээг бид нар 10 гэд тооцсон байна, тийм ээ. Татврын суурь нь тэг. Зээлийн хувьд аваад үтсэн. Зөвхөн хойшлогдсон орлого гэж авч үзэлгүйгээр зээл гэд бүхэл санхүүгийн хэрэглүүрийн үнэлгээг авч үзэх юм бол зээлийн дансны үн маань хойшлогдсон орлогоо хасаад 5 сая 940 байхад татврын суурь нь 6 сая байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 60 мянган орлогыг шууд орлогоор бүртгэсэн учраас зээл маань 6 саяар бүртгэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүү бол төр зөрүү илэрхийлнэ. Хойшлогдсон татврын хөрөнгө нь 6 мянга 10%-аар тооцсон. За дараа жил нь болохоор төр зөрүү 37 мянга гарсан. Тэгэхээр хойшлогдсон татврын хөрөнгө 3700 болох хэвээр. Тийм учраас үнийг 2300-аар бууруулна. За 2 дахь жил хойшлогдсон татврын хөрөнгө 1.8 болно. Үнийг бууруулна. Хэмжлэн иймэрхүү тооцооллыг бид нар хийж явах нэ. За дараагийн жишээ маань болохоор зэрэг нэгэнд хойшлогдсон татврын хөрөнгө үүсэх юм бол орлого бүртгэнэ. Хөрөнгөө бууруулах юм бол зардал бүртгэнэ. Үр төлбөр үүсэх юм бол зардал хүлээн шүрнэ. Үр төлбөрөө бууруулах юм бол орлого хүлээн шүрнэ гэсэн зарчим бол байгаа. Бүртгэл нь бол маш энгийн. Тийм учраас бол бид нар бол бүртгэлийн одоо хэсгийг бол ойлгомжтой гэж ингэж үзэж байна. Тэгэхээр энэс хоошх жишээн дээр бол яг дансны харилцаа гэхээсээ илүүтэй тооцоолол болон утгыг нь бол сайхан тайлбарлая гэж ингэж бодож байна. За 5 дахь жишээ. Хөрөнгийн дахин үнэлгээ байна. Тэгэхээр хөрөнгийн дахин үнэлгээтэй холбогдуулаад бас төр зөрүү үүсч болно. За дансны үн болохоор зэрэг 5 дахь жишээний хувьд болохоор зэрэг өгдлийг нь харъя л да, тийм ээ. Тэгэхээр өгдөл дээр болвол
За 5 дахь жишээний хувьд бол өгөгдлийг харъя. За тэгэхээр 5 дахь жишээ нь 200 сая төгрөгийн анхны өртөг 80 сая төгрөгийн дансны үнэтэй барилга байгууламжийг дахин үнэлсэн байна гэж байгаа. За ингээд дахин үнэлсэн чинь 80 сая төгрөг гэхээр чинь 120 сая төгрөгийн хөрөнгөлөх зээлийг яригдж байна тийм ээ. За дахин үнэлсэн чинь дансны үнийг 32 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэгэхээр бид нар бол татврын зарилгаар бол тэр нэмэгдэж байгаа 32 сая төгрөгт бол илгэлийн зардал зөрүү өсөж байгаа байхгүй. Тийм учраас бол дансны үнийг бол бид 112 сая гэж авч байгаа ч гэсэн татврын суурьд бол өөрчлөлт орохгүй 80 сая хിവэрэ байна гэсэн үг байна шүү. Өөрөөр хэлбэл хөрөнгийн дахин үнэлгээний үр дүнд татврын суурьд бол өөрчлөлт орохгүй л гэсэн үг. Тэгэхээр зэрэг төр зөрүү өснө. Тэр нь татвар ногдох төр зөрүү байна. Яг л хөрөнгийн хувьд дансны үн татврын суурьаас өндөр гарч байгаа учраас бол татвар ногдох төр зөрүү үүсгэнэ. За ингээд татвар ногдох төр зөрүү үүсэж байгаа учраас хойшлогдсон татврын үр төлбөр үүснэ. За бид нар татврын хувь хэмжээгээ 10% гээд авсан учраас 3200-аар өсөж байна. За эхний жилийн төгсгөлд болохоор бид нар төр зөрүүгээ таацсан чи 24000 гарлаа. Тэгвэл хойшлогдсон татврын үр төлбөр маань бол 2400 үлдэгдэлтэй байх хэвээр. Тэр 3200 2400 үлдэгдэлтэй болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр 800,000-аар хойшлогдсон татврын үр төлбөрөө бууруулах хэрэгтэй байна шүү. За гэх мэтчлэн ингээ бууруулсаар байгаа 4 дахь жилийн эцэст бол төр зөрүү маань арилнаа л гэсэн. Тэгэхээр хөрөнгийн дахин үнэлгээний хувьд бол татврын суурьд бол хөрөнгийн дахин үнэлгээ татврын суурийг өөрчилдөггүй байна гэсэн юм дүгнэлтийг бид нар бол энэ жишээнээс хийж болж байна. За дараагийн жишээ маань болохоор бодит үндэсний тохируулах хийх юм жишээ байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн хэрэгслийг үн цаасыг 300 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Тэгэхээр мягчилсан байна тийм ээ. 300 сая төгрөгөөр үн цаас авсан. За ингээ бодит үндэснээр нь бүртгэгчж байна. Тэгэхээр бодит үндэсний үнэлгээ банк хийж явна гэсэн. Өөрөөр хэлбэл бодит үндэсний үнэлгээ бол зөвхөн нэгтлэн бодох бүртгэлд хийгдэнэ. Харин татврын суурьд бол тэр бодит үндэсний үнэлгээ өөрчлөлт оруулахгүй. Тэгэхээр үүний улмаас бол төр зөрүү өснө л гэсэн үг. За яг үн цасыг худалдаж авсан өдөр бол дансны үн 300 сая, татврын суурь 300 сая. Тэгэхээр төр зөрүү бол байхгүй. Гэтэл 12 сарын 31-нд үн цаасандаа дахин үнэлгээ хийсэн. Үн цасны бодит үндэс нь өөрчлөгдсөн. Энэ тохиолдолд болохоор зэрэг дансны үн бол 310 болоод өсөж байгаа. Гэтэл татврын суурь хിവэрэ. Яг гэвэл бодит үнийн өөрчлөлтийн үр дүнд татврын суурьд өөрчлөлт орохгүй. За тэгэхээр хөрөнгийн хувьд болохоор зэрэг дансны үн өндөр учраас хасагдах төр зөрүү өснө. За ингээд 310-аас 300 хассан зөрүү 100000-аар бол төр зөрүү өснө. Хойшлогдсон татврын өгөлг нь энэний 10% буюу 1 сая төгрөг байна шүү. За тэгэхээр 1 сая төгрөгөөр бид нар бол татврын өглөг, татврын зардал, хойшлогдсон татврын зардал гэж бүртгэнэ. За 7 сарын 20-нд яасан бэ гэсэн чинь үн цаасныхаа тэн хагасыг зарцсан. Тэгэхээр энэ тохиолдолд дансны үн бол буурчин, татврын суурь бас өөрчлөгдөн. Яг л бодит хөдөлгөөн гарч ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт зөрүү маань бол 5000 болно. Тэгэхээр хойшлогдсон татврын үр төлбөр 500,000 байх хэвээр. Энэ хоёрын зөрүүгээр тохируулах хэвээр. За 12 сарын 31-нд бол ханшийн тэгштэл бодит үнэлгээний өөрчлөлтийг тохируулж бүртгэнэ. Татврын суурь бол хിവэрэ. Татврын суурьд бол бодит үнэлгээний өөрчлөлт бол нөлөөлөхгүй. За энэ хоёрын зөрүү нь бол хасах 20,000 буюу хойшлогдсон татврын үр төлбөрийг бид нар 2000-аар бууруулах ёстой. За. Тэгэхээр 2000-аар хасагдах төр зөрүү хойшлогдсон татврын хөрөнгө үүсгэж эсрэгээрээ. Тэгээд бид нар үндсэн хөрөнгийн илэгдэлтийн хувьд болохоор зэрэг хойшлогдсон татврын үр төлбөр юм хөрөнгийн аль нэг нь үсээд тэгээ үлдсэн хугацаанд нь тэр төр зөрүү нь буурах замаар бол тохируулга хийгддэг байсан бол энэ бодит үндэсний тохируулга хийж байгаа үед эсвэл ханшийн тэгштгэлийн хувьд бол хойшлогдсон татврын хөрөнгө үр төлбөрийн аль нь ч үүсэх болцсошгүй. Яг бол ханш яаж ч өөрчлөгдөж болно, бодит үнэлгээ яаж ч өөрчлөгдөж болдог. Тийм учраас бол эхлээд бид нар хойшлогдсон татврын үр төлбөр бүртгэж явж яснаа дараа нь болохоор зэрэг хойшлогдсон татврын хөрөнгө үүсгэж бүртгэх замаар бол
төр зүрэг бүртгэж тайлагч болох юм аа гэж ингэж энэ дүгнэлтийг хийж болж байна. За сүүлийн жишээ маань болохоор зэрэг санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 12-т багтсан ийм жишээ байдаг. Тэгэхээр 12 дугаар стандартад орсон жишээг бол бид нэр яг тэр байгаа байдлаар нь оруулаад тэгээд энэ зөрүүгийн тайлангаа тэр жишээний өгдлөөр ашиглаад зөрүүгийн тайлангаа бэлтгэн гаргасан байна. Тэгэхээр зэрэг энэ жишээ бол маш том бөгөөд 2000X5, 2000X6 гэсэн хоёр тайлан жилийг хамарсан ийм жишээ байгаа. Гэхдээ би бол зөвхөн энэ одоо энэ хэсэгт бол зөвхөн 2000X5 оны буюу нэг тайлан жилийнх нь хувьд танилцуулъя гэж ингэж бодож байна. За юуны өмнө бол за мэдээч хэрэг ингээд тайлан жил гарлаа. 2000X5 онд бол татврын хувь хэмжээг 40% гэж авна. За дээр нь болохоор зэрэг бараа материалтай холбоотой ингээд маш их мэдээлэл өгөгдсөн байгаа тийм үү. Тэгэхээр зэрэг эдгээр мэдээлэлээр үндэслээд бидний одоо тайлан гарахаас өмнө хийх гол одоо тооцоол юу вэ гэхээр зэрэг зөрүүг тооцоолох хураангуй хүснэгт гэсэн ийм одоо ажлын хүснэгтийг бэлтгэж гаргах явдал байгаа. Тэгэхээр бид нар болвол тоолол дансны үн гэдэг эхний 1-2 дугаар баган дээр болвол санхүүгийн байдлын тайлангийн үзүүлэлтүүдийг болвол тусгасан байгаа байхгүй юу? Тэгэхээр тоолол авалгын эхний үлдэгдэл 1-р баганд байхад авалгын эцсийн үлдэгдэл нь 2-р баганд байх шээ тий. Бараа материал, судалгаа хөгжүүлэлтийн зардал, хөрөнгө оруулалт, үнцөөр гэх мэтлэн эдгээр мэдээллийг бол оруулсан байна, тусгасан байна. Мөн үр төлбөрийн эзэдийн өмчийн дансыг тусгаад ингээд баланс нь тэнцсэн ийм мэдээллийг оруулсан. Тэгэхээр иж бүрнээрээ ингэж баланс нь тэнцэж гарч явах хэрэгтэй маа. За энэ бол ойлгомжтой байна. За дараагийн 3, 4-р багны хувьд болохоор зэрэг татврын суурийн хувьд бол мэдээллийг оруулсан байгаа. Тэгэхээр татврын суурь ч гэсэн санхүүгийн байдлын тайлангийн нэгэн адил. Нэг нь бид нар баланс аргыг ашиглаж байгаа учраас зөвхөн санхүүгийн байдлын тайлангийн үзүүлэлт, балансын үзүүлэлтийн хувьд татврын суурь бол яригдана тийм ээ. Тэгэхээр зэрэг татврын суурийн хувьд ч гэсэн хөрөнгийн нийт үн нь үр төлбөр эзэдийн өмчийн дүнтэйгээ тэнцэж байх хэрэгтэй гэдгийг бас та бүхэн эндээс харж болж байна. За тэгэхээр зэрэг энэ ажлын өснөгтийн эхний энэ 4 баг нь бол маш чухал. Ялангуяа татврын суурийг хөрөнгө үр төлбөрийн хувьд зөв тодорхойлон гаргана гэдэг бол маш чухал юм одоо ойлголт байдаг. За энийгээ зөв ингэж гаргасан тохиолдолд бол энээс хойших тооцоол бол маш энгийн, амархан, хэлбархан байх болно гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр төр зөрүүгээ тооцоолно үүний дараа. Төр зөрүү гэдэг маань бол дансны үнэ ба татврын суурийн зөрүүг ойлгоно. За бидний жишээн дээр болохоор судалгаа хөгжүүлэлтийн зардалын хувьд эхний үлдэгдлийн бол татврын суурь нь угаасаа тэг. Өөрөөр хэлбэл татврын тайланд энэ зардлыг шууд зарлаар тайлгнасан учраас татврын суурь нь тэг болчихж байгаа байхгүй. Гэтэл санхүүгийн тайланд үнийг хойшлуулан бүртгэсэн учраас бол эхний жил 500 мянга, дараагийн жил 250 мянган үлдэгдэлтэй тайлгнаж гэсэн үг. Тэгэхээр төр зөрүү нь бол энэ дүнгээр гараад ирж тодорхойлогдож байна. За үндсэн хөрөнгийн хувьд болохоор илэгдэлтэй холбоотой төр зөрүү үүсэж байна. За эрүүл мэндийн халамжийн хөтөлбөр гэдгийн хувьд болохоор зэрэг санхүүгийн тайланд болохоор бид нар зарлаар бүртгэсэн, татврын тайланд бол зардал хүлээн шуурга учраас бол нөөц буюу үр төлбөр үүсэх байхгүй. Тийм болохоор зэрэг төр зөрүү үүсэж байна. За ингээд төр зөрүүнийхээ тайлан төвийн өөрчлөлтийг гаргаад тэдгээрийнхээ татврын хувь хэмжээгээр тооцоолсон дүнгээр хойшлогдсон татврын хөрөнгө үр төлбөр тодорхойлогдно. Тийм учраас бол тайлан төвийн зөрүү маань бол тайлан төвийн өөрчлөлт маань бол татвар ногдох төр зөрүү юу, хасагдах төр зөрүү юу гэдгийг ялгаж салгаж ингэж тусна харъя гэвэл тусдаа баг нь оруулж болно. Аль эсвэл ерөөсөө хасагдах болон татвар ногдох төр зөрүүгээ нийлүүлээд нэг дүнгээр тайлан төвийн төр зөрүүгээд аваад тэр дүнгээс шууд одоо татврынхаа хувь хэмжээгээр хойшлогдсон татврын хөрөнгө үр төлбөрөөр тооцож бүртгэх ийм бас хялбаршуулсан хувилбарч бас байж болно. Тэгэхээр юуны өмнө бол энэ хураангуй хүснэгтийг бэлтгэх нь бол биднэрт маш их зүйлийг ойлгож хялбаршуулахад бүртгэлээ хялбар хийхэд одоо ач холбогдолтой маа гэж ингэж ойлгож байна. За ингээд төр зөрөөг орлогын тайлангийн дараагаар буюу орлогын тайлангийн үзүүлэлтээр бид нар хэрвээ тооцох юм бол иймэрхүү байдлаар гаргаж тооцоо хийж болж байна. Гэтэл бид нар бол баланс аргыг ашиглаж байгаа учраас бол түрүүний хэлсэн ажлын хүснэгт буюу хураангуй хүснэгтээ ашиглаад зөрүүгийн тайлангаа бүлэх юм аа.
За ингээд байнгын зөрүүтэй холбоотой за мэдээлэл бол сая 200-аар өгсөн байна. За тэрийг бол бөөлчин. За төр зөрүүтэй холбоотой мэдээлэл болохоор хүснэгтээс шууд аваад бөөлчихж шүү дээ, тийм ээ. Тийм болохоор маш хялбар болж байна гэсэн үг. За эдгээр дээр үндэслээд бол за тайлан төвийн зардлын тооцоолол гарч ирж байна. За хойшлогдсон татврын үр төлбөр болон хөрөнгийн тооцооллыг тусад нь хийсэн байна. Магадгүй түрүүн хэлсэнчлэн цэвэршүүлээд аль нэгээр нь хийж бас болно. Энэ тохиолдолд бол Д болон Е гэдэг хэсгийн аль нэгийг нь бол тохиромжтойг нь бөглөнө л гэсэн үг. За эцэст нь бол татврын зардлын тооцоолол хийж гин. Тэгэхээр манай жишээний хувьд болохоор зэрэг тайлан төвийн татврын зардал бол 3,570 байна. Хойшлогдсон татврын зардал бол 420 байна. Тэгэхээр зэрэг нийт татврын зардал маань бол 3,990 гарч байна гэсэн ийм тооцоог хийж байгаамаа. За тэгэхээр зэрэг эдгээр одоо тооцооллууд өснөгтүүд хоорондоо ийм байдлаар холбогдож зөрүүгийн таланг маань бэлтгэж эцэст нь зөрүүгийн талангийн зорилго бол бид нар хойшлогдсон татвараар санхүүгийн таландаа санхүүгийн бүртгэлтэй үнэн зөв бүртгэж талагнах ийм л зорилготой маа гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.